Сайн байцгаана уу? Болроо багш нь байна. Монгол Арт галерейн дэргэдэх Монгол биер уран зургийн сургалтын маань хүүхэд бүр зураач онлайн хичээл маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр хүүхдүүдээ бүгдээрээ анааш зурж сурна. За хичээлдээ анхаарлаа хандуулаарай. Бидэрт мэдээж хэрэг харандаа, цаас, боллуур, зам, гуаш маань хэрэг болно тийм ээ. За бүгдээрээ өнөөдрийнхээ анаашийг ямар дүрсийг ашиглан зурх вэ гэхлээр бидний сайн мэдэх дугуй, зам, зүйн дүрсүүдийг ашиглан зурх байгаа. За зураг эхлэе. Мэдээж хэрэг зургийн маань гол дүр анааш маань учраас цаасныхаа талбайг дүүргэж зурх хэрэгтэй гэдгийг анхаарна. За юунаас нь эхлэх вэ гэхээр мэдээж толгооноос эхэлнэ тийм ээ. За анаашны маань эхлэв. Хамар хэсэг нь дүрслэгдлээ. За баг зэрэг зүйн буюу толгой хэсгийг одоо гаргаад өгсөн багш нь. За мэдээж урт үзүүтэй учраас хүзүү зурхад маш амархан тийм ээ. Номон зураас мэт зураасалтыг хэдүүлээ харуулъя. За анаашныхаа чихийг юм урт навчин юм шиг хэлбэртэй тийм ээ. Зурвал бас их сонирхолтой хөлтэй. За нэг хоёр ивэр байдаг тийм ээ. Анаашны маань. Одоо нүдээ дүрслэе. За анаашнд маань ерөөсөө дугуй дүрсүүд маш их орсон байгаа. За цаана нар байгаа. Нарныхаа цэцэргийг цаана байгаа гэдгээр төсөөлчихнө шүү дээ тийм ээ. За хэлбэрхэн байгаа зү хүмүүстээ. За одоо мэдээж анаашныхаа гоё алаг ирийн судлыг нь дугуй дүрсийг ашиглан хийцгээе. За анааштайгаа холбоод нараа бас судалтай мэд сонирхолтой байдлаар дүрслэе. Тхийн тулд дугуй дүрсийг ашиглаад мөн толбуудыг гоё хийж өгье. За энэ толбуудыг хийхдээ гоё наан цам оруулаад дүрслүүл бас их сонирхолтой шүү хүүхдүүд ээ. За ингээд зураг маань ерөнхийдөө бэлэн боллоо. Одоо бүгдээрээ анаашаа будна. За анаашаа будахтаа гоё өнгийн бас будгаар бодвол бас сонирхолтой болно. Тийм ээ. Анааш маань ерөнхийдөө ямар өнгөтэй байдаг вүлээ? Гоё шар өнгөтэй харагддаг шүү дээ, тийм ээ. Тэр хэдүүлээ шар өнгөөр будаад үзье. За багш нь ерөнхийдөө анаашаа шар гэж бодоод судлуудыг шар дотроо улбар шараар хийвэл гэж бодлоо. За мэдээж будалтын маань хийх нэг ирмэгээс одоо зах ирмэг зураасаараа эхлээд бүрийн маягаар хийж өгөөд тэгээд дотгош нь буддаг байгаа тийм ээ. Яг ингээд будаа сурчих юм бол та нар маань илүү гарахгүй. Яг тэр дотроо зураасан дотроо бас бодоход илүү их төхөнтэй хялбар болдог байгаа шүү дээ.
За судлуудаа сонирхолтой байдлахын тулд багш нь гоё өнгөөр хийлээ. За хүүхдүүд та нар маань бас өөрсдийнхөө хүссэн өнгөөрөө ч хийж болно. За энэ судлуудаа будахтаа багш нь дотор талынх нь дугуйн дан одоо шар өнгөөр, улбар шар өнгөөр бүтцсэн байгаа тийм ээ. Харин гадна талынхаа өнгийг өөр өнгөөр будчихъя. За нийл ягаан, могон гэсэн өнгөөр бодож байна. За энэ бүр цэнхэр өнгөөр. За нарныхаа дэвсгэр өнгийг улбар шар өнгөөр хийгээд судлуудаа анааш шиг ийм алаг хэрнээ яг энэ шар дотроо дулаан өнгөрөө хийх хэрэгтэй гэж бодож байна. Нар учраас тийм ээ. Анаашнаас ялгаруулж өгөх юм бол. Хүрээгээ багш нь улаан өнгөөр тодор хийчээд голын хэсэг рүү ингээд усаар баг зэрэг шингэлээд зөөл өнгийг гаргаж эхэлж байна. За багш нь анаашаа тодруулахын тулд баг зэрэг хүйтэн өнгийг ашиглалаа. Хүйтэн өнгөнд маань цэнхэр өнгө уртаг байгаа. За мөн эзэн ягаан ногоон өнгөд ордог шүү дээ. Хит их дээрээс нь олон үрж давхарлахгүй их нямбай бодож сурах хэрэгтэй хүүхдүүдээ.
За. За үлдсэн хэсгээ шар өнгөөр ботчихнаа. Яалаглуулаад ботчих. За ерөнхийдөө бол зураг маань дуусчлаа. Одоо бүгдээрээ зураг тодруулаад болчихж байна. Баг зэрэг засах юмудаа засчих. За одоо маашаа тодруулнаа. Нараа шар өнгөөр бодсон учраас улаан өнгөөр хөрөлчих. За ингээд зураг маань ерөнхийдөө дууслаа. Өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.